сумаас нэр дэвшиж байгаа. Батмөнх нэр дэвшигтэйгээр уулзж байна. Батмөнх нэр дэвшигчийн хувьд бол 2 удаа сумынхаа оролт төлөөлөгчөөр суусан. Аймгийн оролт 1 удаа 4 жил төлөөлөгчөөр суусан. Улс төрийн болон амьдралын нөр их туршлагатай ийм одоо бидний нуруу болсон төвшиг нөмөр нөөлөг болсон ийм эрхэм байгаа. Гурван загал сумын одоо амьдрал ах вэ? Ямар вэ? За өнөөдөр манай гурван загал сум бол яхаа ерөнхийдөө зон олон манд хороогийн жамаар амьдарч юм. Гэхдээ тулгымцсан их олон асуудал байд юм аа. Одоо сум болгонд асуудал байна. Ядуурл, ажил гүйдэл, бэлчээр мөн л адилхан гурван загал сумд байж л байгаа. Хамгийн гол тулгамж байгаа асуудал. Манай сумд бол одоо гол өнөөдөр тулгамж байгаа асуудал бол бэлчээр асуудал байна. Энэс болоод одоо айл хоорондын бас асуудал үүсч байна. Та ялангуяа хадлан мурдаа бол их хүндэрч байна. Гадны хадлан оруулахын оронд өөрийн нутгийнхаа иргэдийг бодож, нутгийнхаа бэлчээр их хамгаалж, нутгийнхаа залуучуудыг нэг намрын цагт, зуны цагт нэг өдмөр эрхлүүлж орлоготой тодорхой хэдэн төгрөгтэй болох хэрэгтэй гэж бодож байна. Та гурван загал сумд бол усны асуудал бас хэцүү хүнд. Яагаад гэвэл манай усны асуудал их хатуул өндөртэй. Энээсээ болоод манай сумын иргэд маань их элэгний өвчл бий болдог. Би аймгийн хурлын төлөөлөгч болдог юм бол энийг бол номер 1 тавих ёстой гэж бодож байгаа. Шийдэл нь бол ерөөсөө одоо байгаа усаа цэвэршүүлэх төхөөрөмж нэлээд өндөр өртөгтэй цэвэршүүлэх төхөөрөмж тавьж байгаа. Энийг бол цэвэршүүлж иргэдэд үйлчлэх ёстой гэж би хардаг үнэ нэг. За манай гурван загалчууд Батмөнхийг бүгд мэднэ. Зарчимч хэлсэн үгэндээ эзэн болдог. Бас нэг нуруутай гэж. Яхахгүй одоо манай арчсан намын одоо залуучуудтай бас зөвлөж сургаад дээрээс нь үлгэр үзүүлээд үлгэрлээд явдаг ийм Ахмад манай гишүүн байгаа. За тэгээд танд амжилт хүсье. Доронт аймгийн арчсан нам 2020 оны орон нутгийн сонгуульд дорончууд хамтдаа бүтээж хамтдаа хөгжиж гэсэн ийм уриатай байна. Хамтдаа бүтээн гэдэг бол баялаг бүтээн гэсэн үг. Хамтдаа амьдрах орчноо сайжруулна гэсэн үг. Хамтдаа болохгүй байгаа бүхнийг шийдэх гэсэн үг. Ингээд нийтээрээ урагшаа нэг алхаж хөгжиж гэсэн ийм уриатай оролцож байгаа.